Би нөхрийнхөө Библийн хавцас дээр алдартай номлогч, зохиолч Андре Мюррей хэцүү цаг үеийг хэрхэн даван туулах талаар бичсэн нэгэн сонирхолтой зөвлөгөөг олж уншсан юм. Тэрээр хэцүү үед эхлээд Бурхан намайг энд авчирсан. Бурхан намайг сунгаж хүчрхэгжүүлэхээр энд авчирсан нь түүний хүсэл. Тиймээс би энд амралтыг олох болно. Тэр надад сорилтыг давах нэгүслийг өгч, түүний надад заахыг хүсэж байгаа зүйлээр дамжуулан би өрөөгдөх болно гэж хэлээрэй. Бас Бурхан хизээ хэрхэн намайг энэ байдлаас гаргахаа мэдэж байгаа. Түүний цаг үргэлж төгс байдаг. Тиймээс би энд түүний цаг, чиглүүлэг, хамгаалалт дор хэлбэржүүлэгдэж байна гэж бичсэн байсан юм. Бурханаас хамааралтай ямар гайхалтай итгэлийн тунхаг вэ? Түүний энэхүү бичгийн хэлбэрээс харахад Андре Мюррей хүнд хэцүү нөхцөл байдалтай нүүр тулгарсан даруйда асуудлыг хэрхэн даван туулах вэ гэдгээ сайн мэддэг байсан юм шиг надад санагдсан. Тэр асуудал бэрхшээлч Бурханы төлөвлөгөө байж болохыг ухаарчээ. Асуудлын дунд байсан ч Бурхан түүнийг орхихгүй. Хайр, нэгүслээрээ дамжуулан асуудалтайгаа нүүр тулж давах хүчийг өгнө гэдгийг тэр мэддэг байсан. Үүгээрч барахгүй. Бурхан тэрхүү асуудлыг ерөөл болгон өөрчилж, өөрийн заахыг хүссэн хичээл, сургамжийг түүнд зааж өгч байна гэдгийг ойлгосон байна. Эцэст нь Бурхан түүнийг асуудал бэрхшээлээс гаргахдаа өөрийн төгс цаг, төгс арга замаар гаргана гэдэгт тэр итгэдэг байсан. Илч Паул бэрхшээл зовлон өөрийн биеэр туулсан хүний хувьд бидэнд найдвар дор баярл, зовлон дор төвчээртэй бай. Залбиралд өөрсдийгөө зориул гэж зөвлөсөн. Та ч мөн ийхүү хэлээрэй. Би энд түүний цаг, чиглүүлэг, хамгаалалт дор хэлбэржүүлэгдэж байна. Урмын үгс сэтгэлийн зовлонгоос холдуулдаг. Хадагтай Дарлин Салагийн урам зоригийн үгс нэвтрүүлэг танд хүрлээ. Бидэнтэй холбогдох утас 8085 99 тэг тэг